За досны мастер чулуунда орхон дайсан. Дараагийн удамжиг атсангүй оноо годлогдоод Улаанбаатарын баг 1-3. За аутын хэмжээтэй өдөж явсан. 2 дээр хоолох гадаад төдөж байна. Багаар унаа. Хоолсон жидг болсон. Нилээн яг тоглож иж орхи шоуд. За Монголын шигшөөгт мөн одоо үндсэн дээллигийн аваргын олон удаагийн одоо өмнөхөн амжилттай Одоосны мастер Чулуундава лигийн анхны аваргуудын нэг мөн Одоосны мастер төгсөөл зэрэг мастерууд байгаа учраас яа сэргүүлээд авсан. Чин зэргийн төвхөө Золоогийн хамгаалт хэмжилттэй Чулуундава мастерын хоорот явсан. За өөрт нь холбоод өгсөндөө. За багаа нуудаж мөнхөө өндөр шидсэн хоёр алхах болож хоёулаа хуурлаа. Бямсгтээ хамгаалнаас суудсан. Хамгаалнаас ороод ирсэн өндөр ясны болохоор шогны гадар ичжээ. Талбан гадар зөгчлөө. Оноо 4-2. Хоёр онооны тэргүүлэл. Одоо мэг ихлэлээ сахаа харагдаж байна. Халуучлаарыг өндөр очиж амжсангүй. Хоёрын ихний чинь тоглолт амнаа цаа. 5-2. Ховд алтан марс 3 оноос аллаа. За Сагсан бөмбөгийн медаль эзэд тодорсон байгаа маа. Сагсан бөмбөгийн тоглолтод дууссан байна. Энэ тоглолт дуусаад дараагаар нь спортын 6 дөрөлт Монгол 92 тэмцээний хаалтын үйл ажиллагаа явагдана. Хорсон дотодлаа. Яаж хаалта ихтэй сул оноо их явж шүү. Хамдын саалдагаар 2 оноо ütсэн. 2 болохоос нэгэн тор мөрөжнаад нэгэн шугамны гадар ütсэн байгаа. Ерөнхийдөө алдааны 0 оноон дээр явж байгаа тоглолт их үед. Онооны ярьсаа 6-2. Давтыг оноосоо сайхан дөж авсан. Жох урагшаад олболтой хуураад оруулсан. Яагаас вэ шүү. Тэдэрхий арагшаа татаж хамаагаад байх юм да. 7-2. За холбогч оновчтой сайхан шилжиж тавтгаа яваа шүү. Улаанбаатарын баг хатнагийн авалт. Аутоогоос талбад онцож байгаа юм байна. Шугам дээр онцож байгаа юм байна. Аутоогоос авсан ихний чинь отооноо ярьцаа. 8-2. За дараагийн бөмбөгийг хөдөлж авахгүй бол дараагийн бөмбөгөөр оноогоо хөдлөхгүй бол завсардаг байгаа болоо да. Ихний сургалгаа явуулах байх. За хоёр ахнаас болоос энэ одоо хаалтны талаар үсэж байгаа юм байна. Орон саалгаар бөмбөгөөр алгасан. Оноо 3-8. За манайхан одоо төсөгчдийн групп руу сайхан шеэрлээд олоолаа үзээрэй. Үзег өнөөгөндөө үзүүлээрэй. Лайв хайж байгаа хүмүүстээ үзүүлээрэй.
За 5-11 шүү. Ховд тоглолтыг үнэхээр сайн эхлүүлсэн. Яг тоглолт байна. 11-3 гэж 8 оноо өндөр салаад иргэд оноо орчих шиг ихний тоглолтоо ярьцаа 5-11. За сая интернет маань асуудал гараад манайхаа лайв маань тасарсан байна. Иргэд эхлүүллээ. За спорт мастер Бямжав хэмжээтэй төгөөсөж байгаа санааны ярьцаг 6-11 болголоо. За хөрөлд медалийн төлөө Баян хонгор дундгойн тоглолтооч ирэн тун гоё ойлоод үзүүлж 2-1 цатгаар дундгой хөрөл авсан да. 2-1 хоцсон алт хожигдсан мөнгө медаль болоод болж 2-1. За саксын тоглолтод дууссан байгаа юм байна. Энэ тоглолтын дараа гараад спорт наадмын хаалтын арга хэмжээ явах уу. Нэгдүгээр мөг сод явсан солороод сүүмээр зантан дарсан. Спорт мастер Бямжав анасаа өртөлж байна. За дараагаад 3-4 оноо явцтай шигтэй тоглолтоор оноо ярьцаа. 7-11. Адус мастер чулуун даваад авалтуудаа явуулж байгаа дараагийн давуултууд орсон. Давуулт хэмжээтэй болсоор Ховд аймгийн баг руу шилжээд оноо ярьцаа. 12 даваа зөрчлөглөө. За багийн 33 дугаар тоглолтыг савлахыг үзэж байгаа. Чин зэрэг хамгаалалт хэмжээтэй олсон зэрэг тохиолдолд Бямцогт 2 хатар содорсон олон сүнжир мастер төгс үеийн хамгаалалт. Сербодын тохиол 2 хатнаар хорлоо Сербод. За эргээд араасаа наутуудаар холдож эхэллээ шүү. 7 оноогоор холдлоо. За хагшаа тоглолтгүйгээр 2 дахь зооноос 2-оор гарч ирсэн мөгөд хөрлийн төлөө 1-ээр гарч ирсэн мөгөд алтан медалийн төлөө тоглож байгаа. Ана 15-7. За нэг засварлага академид Улаанбаатарын багт 2 араас явсан Адус нэр мастер шулуун даваа хамгаалаас ирсэн мөнгөөр хооролт явууллаа. Мөнхөг хамгаалаас ирсэн мөнгөд авахын зөв байна. Ja, хооролтод автгаанууд аюултай харагдаж шүү Ховд Алтанбарс. Ja, Алтанбарс клубыг үүсгэн байгуулж нэг Алтанбарсыг олон жилээр ашиг Ховдын масруудын нэг Бямцогт өөрөө одоо тоглогчийн байр холболтон дээр давтгаан дээр одоо байр дээр тоглоод байгаа да. Бас л төрийн төвшөд олонтой юм төгсөлт байна. За Ховдынхан буйнд голоод удаад эхэллээ. Хаалт медасаар үсчээ. Гол золоогийн алхалд орцсон. Яа, 5 оноогоор ngortж ирээд иргэн. За сайхан ороод золоог суулгалаа. Солио оруулж ирсэн Улаанбаатарын баг. Яа, Адус нэр мастер төгсөөр холбоогүй тоглолтоо явуулаад Бямжавын тоглолтоор нь тундаж гарагдаад шүү Улаанбаатар. Ок 92 гэсэн өмсөлөд тоглож байгаа. Октябрийн ойны баг 8-17. 2 тэгээрч амар дуусахгүй тоглолт байхаа 2-ийн тоглолт. 3 ээлжийн тоглолт гарах магадлал маш өндөр. Бямцогтын тоглолтгоо. Бямжавын тоглолтгоо. Хамгаалт нэгтвэн оруулсан холболтоор ороод ирсэн мөнгөд 4-өөр нь хоорсон хатнагийн хамгаалалт тун сайн боллоо. Бямжавын тоглолтгоо. Ахад хатна хамгаалсан талбайд хамгаалсан Сербодын тоглолтгоо. Төгс үеийн хамгаалалт сайн. За ард нөх бах. Дажиг бол болчихшөө. Адус нэр мастер чулуун даваа араас ирсэн. Хуурда. Салахгүй биш. 2 аль нь унгалгүй нэлээд удаан тоглолоо. Энэ онон дээр Бямжав нөхөсөн Бямжав мастер оноогоор төлсөн орон ярьцаа 9-17. За Эрчис тал клубээс Алтанбарс клубээс одоо тоглож ирсэн мастерууд одоо ч дахамдад дэжтэй улсын аварга тогтмол үздэг туршилттай тоглогч олонтой октябрээр байна. Адус нэр мастер цаг одрох ус энэ төгсөлт юм байна шүү дээ. Энд дэр орж ирэх юм бол үрэл
Бүртгэж чанга болох нь Улаанбаатарын баг. За Бямжав хаалтаар бусаасан тоглохыг Сербод урд хурлаа. Хоёрын алтнаар дурсан хаалтнаар хамгаалж байсан. Хаалтнаар хамгаалсангүй. За дэд Нонаавта дараа Жонавад нэгний эцсийн тоглооны найрцаа 10-17-д өрсөлдсөн. Давд тордоордоо. За багахлаж бага давтан тоглогч спорт мастер Бямсогт давтыг гүйцэтгсэн. Нэгэн болор хуурсан хамгаалсан Бямсогтын хамгаалалт. Хатнаагаар Суланбүг. Бямжавын давтгоо. За багавнууд золоодорхаар сулраад ирсэн. Хоёрын хаалтачд байна да. Багийн хаалттай байна да. Дараагийн үг хоорхгаа дотодлаа. Торны ирэмнээс утсан. За 9 онооны дөрөв шиг нэг завсардаг байгаа санагдаад байх юм да. Улаанбаатарын баг. За даваад мөр дорсон шүү. За багахлагч Батлан Монголын сайд улсын хөрлөг гишүүн Бямсогтын давалт хийсэн. Давалт хөдөлгөөсөөр амны найрцаа 11-19 болж өөрчлөгдлөө. За хоёр бүгийн эхний ээлжийн тоглолт шүү дээ. Тоглолтын эхлэлийг их сайхандаа бол тэр юм дээрээ дэше оноо гаргаж авч байна. Зододрохын хоорол. За зододрох хооролтонд явсан оноо авлаа. 20-11 болж өөрчлөлөө. Тун гой судалж гарч ирж байна да. Дандаа уралдууд байна да. За энд унгаад ивчлээ да. За мөнхөө ард толбсон. Чулуундаа мастрын толгой явсан ороод ирлээ. Хатнаагийн толгой. Бямжавын толгой явсан. Ховд хамгаалт үнэхээр сайн байна. Хурлаа. За жоохон зэгцгүүл харагдаад байна. Улаанбаатарын тоглолт талбай дээр. За энэ цагаан дээр хамгаалалтаа шигдсэн. За бодгоо дэ 21-11 10 оноо хадгалж оноо дэс гаргаж авлаа. Ховд Аттанбарс. Ордон дөрөв үзэгчтэй хон гоё тоглолт юм аа. Ховдын төвсгчид санаач нэгтүүлсэн. Өнгөрсөн жил спортын 5-4-өөр Воинтгой спортын ордонд одоо явагдаж байлаа. Тэгээ ховдод өнгөрсөн жилийн аваргад өнгөрсөн жил Төв аймгийн баг гэж алт авч ирсэн. Энэ жил октябрээр байна багтаа. Дадинго үзэх тоглолт хийж байна. Тэгээд энэ жил эрэгтэй богдоос доондгоо хөрөл авлаа. Эмэгтэй богдоос өмнөгөө хөрөл аваад мөнгөн медалийг уус аваад алтан медалийг завхаа авлаа да. Тэгээ 12-21 дээр Бямжавын давлалт орсон. 2-4-ийн тоглолт орноос уцлаа. 13-21. Тэгээ 13-21 дээр солилцоор оруулж ирж байгаа юм байна. Идрийг оруулж ирлээ дээ. Дандаа мастраар бүрдсэн юм байгаа хоёр баг. За холбогчийн мөмөг солдоо гаднаас холбогч мөмөг гаргацсан. За дараалал 3 алдлаа ховд. За чулуундаа мастер орсон солрож яваад сэрэл толгой 2-4-ийн толгой явна. Хаалтгүй явж болох толгойн нэгдээ Бямсагтын хамгаалтаас явсан өмнөдөр
Таталтай амжилттай болсон багаахлах Швейцартай хамгаалалт сайн байна. Энд хоёр авалтчлаа. Дээрээс амжилтаар оруулж байгаа Чинзэрэг мастрын авалт. Хоёр авалтаар оруулж байгаа юм байна. За. Чулуун мастер орсон байгаа. Эвгүй тоо харагдаж биш үү? Завсралгаа авах нь зөв. Ховдын мэг завсралгаа авлаа. 21-11 гэвжсэн 21 дээрээс оноо хөдөлгөөдөө дараалал 4 оноо алдлаа. Ховдын ихний завсралд бас нэлийн хүч явахсан тоглолт байх шүү. Хоёр үгийн тоглолт. Өрсөлдөөнтэй үзүүштэй тоглолт юм аа. Монголын үеийн одоо бас нэг үеийн домгууд бүгд байна. За манайх одоо тоглож байгаа баг тэмэрчдээ сайхан амжилт хүсээд Ховдын төгсөгчдийн групп руу Улаанбаатарын баг Октябрийн районы багийн төгсөгчд энэ төр сайхан төгсөгчдийн групп интервью болсон лайв ширлээд үе тэнгихэндээ үзүүлээрэй. За 15-21 6 оноогоор нэг хэд ирсэн байгаа. Улаанбаатарын баг. Оромсод гоётой тоглолт байна шүү. Улсын аварга хас утгааргүй тоглолт. Улсын аварга хас зураг санаагаа илүү байж байгаа тоглолтын медальд нэг тоглолтод. За давуу тал оноогоор төлсөн онооны харьцааг 16-21 болгоод өрчилсөн. 16-21 шүү. 5 онооны зэрэг. 5 онооны зэрэг шүү дээ. Спортмастер Бямжав давуултан дээр байгаа. За дараагийн давуултыг оноостой саагууд хийж авсан. 2 дөрөсөн толгой. Бямжав 6 дээр хамгаалсан хамгаалтаас орсон. Чинзэрэг мастрын толгой явна. За хамгаалтаас шон руу очижлаа одоо спортмастер Сэдэн дээр Чинзэрэг ховд амын багаас оноо хөдлөгдөө 21 дээр бас нэлээд удаан зогслоо шүү дээ ховд. Чинзэрэг мастер оноо хөдлөгд юм байна. 22-16 эхний чинь тоглолтын хожид ойрхон байна да. Нэлээд шулуун пас өгөх юм да. Сод авсан мөгнө галсан ховд болох юм өнхөө. Оноо хөдлөж байна. Ай ямар хаалт. Одоо Чинзэрэг мастер намжлын чулуун даваа. Чинзэрэг мастрын тоглооны хаалтаар барьж байгаа маань цаг 18-22 болгоод өрчилсөн. 4 онооны зэрэгтэй ойртож ирлээ. Зэргийн их сургуулиас анх одоо 95 оны анх дугаар лигийн тэмцээнд даваргын цом үргэлж ирсэн бүрэлдэхүүний тоглогч байгаа. Домгуудын нэг шүү дээ. Дараагийн мөг хоорсон хамгааллаас орлоо. Хараагаад орсон. Чинзэрэгийн хуралд. Яа улсын мастер төгсөөр содруулж яваад сэргэтгөө чулуун даваа мастер яасан жаахан дараа зогчих юм да. Толгоор цаанах байгаа. Кача хүндрэл хэрэгтэй л холбоотыг. Таних чухал оноо байдаг шүү. Эдрийг давуулт ховдын багаас. Хоёр атлетик шигсэн. Тоглоом нийлээс орвжээ. Данга 6 онооны тэргүүлтэй эхний чинь тоглолтын хожид төрлөө дээ. Ховд алтан бас. Аварга хамгаалахад нэлээд ойртож ирж байна да. Эхний үе дээр төгсөлийг хөрөслөөнд ирсэн. Чинзэрэг насханыг хамгааллаа. Батулдын хуралт. За 4 рүү явж байгаа бол оролцсон холболт байна. Тоглогчийн мөнгөсөл даваад хамгаалаад нансан. 19-24. Чинзэрэгийн хуралт. 4 рүү олсон тоглоо байсангүй. Талбайд хамгаалж байгаа мөнгнүүд дээр тоглоогоо явах хэрэгтэй. Тоглоом татах хэрэгтэй байна. Чинзэрэгсэн Бямжав мастрын хамгаалалт. Яа шүүсэн дээр хамгаалтнаас шүүсэн дээр татаад ирлээ. Ховдын мэг
хамгаалцаатай байна ихний тоглолт. Нэрээ ярьж гарч иржтэй Чинзэрэг мастрын хатар сударсан хамгаалтнаас шон ширгээр гараацсан. 20-24 боллоо. Дахин 4 оноогоор ойтож ирсэн. 22-18 дээр 4 оноогоор ойтож ирээд эргээд салцсан байсан. Дахиад Улаанбаатар баг ойртод ирлээ. За энэ дээр төгсөл ихгүй бол завсарлага авна шүү. Хавд. Батуудын толгой ялсан. 21-24 боллоо. 21-24 дээр хавдын баг тоглолтын 2 дахь завсарлага авлаа. За ховдын багийн тусралгын энэгээр дуусч байгаа шүү. Эргэгийн тусралга баг дуусч байгаа бол Улаанбаатарын баг нэг тусралга байж магадгүй санагдаад байна. 11-3 дээрээс хойш ахад завсарлага аваагүй санагдаад байдаг. За ховд ганцхан оноо штэ, ганцхан оноо аваад өгсөн штэ. Ганц зоригтой тусгай яваа штэ. Хүрлийн дээр тоглолтын дээр 2 дахь ээлжийн тоглолтын дээр Баян-Онгор Дундгойн тоглолтоос эргэн ирдээсэн. Дундгой 24-20 4 оноогоор хожигдож яваа. Дараас нь 6 оноо авч үзсэн юм лээ. Тэгээд хөрлөө авсан да. Улаанбаатарын баг Содмог масрын сүмгэн дээр гард Сербодын хамгаалтын жилтэй Содмогоос овдоос холбогдож байгаа ойртуулсан болж байгаа сая төгсөлд явж байгаа. Байсан. Намжлын жилүүнээ мастер 22-24 бүрж ирчихсэн. 2 оноогоор өндөр тоон дээр нэхэж ирлээ. За мастеруудын сэтгэл зүй гэж агуу юм байгаа л да. 6 оноо дутуу явсан. Дараад нь 4 оноо авч нэхэж ирж байна. 24-18 дээрээс нэхэж ирж байна шүү дээ. Дараас нь 4 оноо явсан. Бямцагтын хоорт явсан. Хорны 90 рүү хуурчлаа. Завсарлага байхгүй. Чинзэрэг мастер урд байгаа юм шүү. 2 дээрээс ганц татгаа явчихад жоохон боломжтой байрагдаад байгаа шиг байна. Чинзэрэг мастер урд байгаа юм байна шүү дээ. За Чинзэрэг мастраар явна оруулсан холбоотой хоорт явсан. Ордос хамгаалтнаас авсан гоо 4 алдлаа. Ганцхан аваад ихний тоглолтод ажиллаж штэ. Төгсөл ихгүй байна. Амар иргэлтэй 24-18 дээрээс дараад нь 6 оноо аваад хэмцүүлжтэй Улаанбаатар Октябрийн баг 4-өөр хуурсан Чулуун мастад ойртол хэрэгтэй тоглоо байсан гол явсан. Хоёр нэхэж ирчээд ийм зүйл дээр алдаа гаргах юм да. За хаад ховдын баг төгсөлийг хоногоос шүү. 25-24. За Сербод мастер нэг тоглолт ч бас боломжтой тоо. Расмир мастер намжлын жилүүндээ мастер 25-24 төгсөлтэй. За давалт руугаа гарчиж байгаа шүү. Чулуун мастер давалт руу гарчиж байгаа шүү. За өндөр тоон дээр өсөлттэй давалт явуулах уу бол байрнаас давуулчих болоо да баг. Сэтгэл зүй сайтай. Сэтгэл зүйгаа юу тэгээд өсөлттэй давалтаар яваад онооны нүдийг авандаа энэ дэр. Хойд авд юм бэ. Хоёр дөрөв таттай очсон давхаг болсон. Содмог аваад ирлээ энэ давалт. Явж яваа хоолт. Хот хаалтнаас болтоо дөрөв хоолт явсан манаасаа. Улаанбаатарын баг бүхний чинь тоглолт яаж явдаачлаа 26-25. Тоглолтынхнээс 11-8 гэж дутуу явсан. Сая бол 24-18 гэж 6 оноо дутуу явж байгаад иргээлтэйгээд хожлын оноонд хүрэх юм да. За дараагийн давалт эвгүй орно шүү. Энэ давалт эвгүй орно шүү. За давалт төсөлөөцөө. Одоосон дээр мастер намжлын жилүүнд аваа. Вишмэр сайхан тоглолт юм аа. Үнэхээр актер төсөлөө дээ. 24-18 дээрээс 18 дээрээс дараад нь 6 оноо авч тэнцүүлж ирээд төсөл явчлаа. Давуултаар төсөл хийлээ. Томог тоглогчдын сэтгэл зүй гэж агуу юм да. Амар тоглолт юм да. 27-25 ихтэй чинь тоглолтыг авлаа. Аюултай тоглолтууд харуулж байна. За тонгодхоо 2 дахь чинь тоглолтоор эргэн тоглолт үргэлжлээд явагдана.
За 2-2 хийцэн тогтоо эхлүүлэхэд бэлэн болж байна да. За 2-2 тоглолт нь ховд алхамаас мөнгө норсон. За тоглоорчлаа. За 2-2 тоглолт ямар байр байстай явах нь Улаанбаатар Октябрийн яваг бол үнэхээр айхтар тоглолт үзүүлдэг. Тэгээд олон жил одоо бас Монгол хөлөөлийг өнгөж дээд түвшинд хөлөөллийн түвшинд олон цагаан авраг авсан. Монгол улсын жишээ өгтөө олон жил тоглоцсон. Зөвхөн Азийн авраг болон Азийн наадамд одоо бас одоо өрсөлдсөн олон улсын жирийн мастерууд байгаа учраас үнэхээр гоё үзүүлж байна. Одоо улсын жирийн мастер намжидын чулуун даваа эхний чинь тоглолтод төвшгөл хийсэн. Хаагаад оноо найрцаг 2 дэг болгож өрчилдөө. Камерын урдаар ингэ тоглолтоо хатлаад байна даа. Хой, сууч. Ааша суучихгүй. Тэр их суучих. Ой, энэ хаахгүй. За дараагийн өндөр ховдын мөгөөнөөгөө дөрсөн оноо найрцаг 1-2 удаад өрчилдөө. За голоор явда. Чин зэрэг мастрын хат гой содруудсан. Сайн содруудлаа. Ард спорт мастер Бямжав. Хамгаалал сэргийх явсан. 6 дээр айхтар хамгаалалтай байна. Яа чулундаа мастер оноо найрцаг 3-1 болгож өрчилдөө. За эхний эзэн тоглолт нөхөөгөөд 27-25-аар төвшин хийсэн багш одоо 2 дээрч эхний эзэн тоглолтын хэмнэлээр явна л та. Дээрээс нь одоо туршлага аачих үдээ. Улсын шигшээ өгт одоо тоглож ирсэн мастерууд идээгөө харуулах бах шууд явах уу? Харны ирмэнээс буцсан шүү зэний мөмөг. Дөрөвдөрс л болохоо спорт мастер чин зэрэгэнд болохоо явсан. Сайхнагаар сул. Зододрох дөрөвөөр ирсэн. За чин зэрэг мастер явсан мөнгөөр алуулсан жирийн мастер төгс 2 хаалт онцтой ирсэн. За хойш нь явж байгаа сул нэг тоглоод амжаа. Даг нарсан урд тийм аа. За 2 дөрөв цогтой гана ярьцаг 4-1 болгодоо Улаанбаатар Октябрийн яваг 4-1. За 2 дахь хэлцэн тоглолт ихнээс оноос олоод эхэллээ. Өдөр мөг дотоо 2-4 дээр холбот өгсөн чин зэргийн хоорот явдаа. За гарагтана. За өнгөц хаалтан дээр эдрийн мастрын автог сайхан өндөр гарч ирж байгаа харагдана. Одоо тэр мастер чулуун даваа оноо найрцаг 5-1 болгож өрчилсөн. Улсын авраг шиг авраг байд юм аа. Тоглолтож байд юм аа. Камерны урд. За авто мөгөөнө гасан оноо найрцаг 2-5. За эдрийг давуулт. За тар өрсөн байх шүү. Октябрийн нас тар өрсөд байгаа мөнгөөр алсан. 2-2 эцэн тоглолтоо найрцаг 3-5. Даваанах тоглолтод сайхан ширлээд төсөлтэй групп руу оруулаад үеийнхээндээ үзүүлээрээ. Үнэхээр үзэхэд харамсгаргүй сайхан тоглолт хийж байна хоёрын хооронд. За төгсөрийн нэмж утас сул мөг орсон. Батолтын товтлогоо. За торны ирэмтэй орсон мөнгө хамгаалсан орсонгүй. Ховдоос 33 Батолт анагаартууд ганцхан гоор очиж ирж байна ховд. Ховд автомбарс. Энэ жил Сэлэнг Төв аймаг дархны төгсөгчд их одоо 6 төрөл 2 цагаагийн наадмыг бол зохион байгууллаа. Өнгөрсөн жил ховд санаачлаг гаргаж 92-ны төгсөлтийг эхлүүлсэн. Энэ тоглолтын дараагаар 6 төрөлт наадмын хаалтын үйл ажиллагаа даалгаварна. За 5-5 дээр тэнцвэрээд ирсэн шүү ховд. За Октябрийн ямагаас эмчид туссан жахаар болсон.
Гоё тоглолт байна да. Гоё тоглолт байна. За эдрийн давуултаар тоглолт явсан. Баярлалаа дагаар мөгөр алгаслаа. Төвлөрөөний баярлалаа дагаар мөгөр алгасан. Я ананы жаац шүү хавдалтан бас. За спорт мастер чин зэрэг давуулт руу гарлаа. Ой камер дээр очаачихгүй. Одоо 6. Яарон нэрцээд бол 2 дөрөвний тоглолт тэнцвэг эхэллээ юм аа. Ховдод ихний тоглолтод 11-3-г 7-8 оноос хаж ихтүүлсэн шүү дээ. Арон нэрцээд 8-7 болж ихтүүлсэн. Ja, Улаанбаатарын баг тэнцвэрлээд авсан орон ярьсан 8-8. Баг 13 дугаар тоглогч тавтаг үсгэн. Хавгаалаас сүнгээр татсан да. Сайхан татлын явлаад бага олон тоглогч золоо удрах татаад аваад ирсэн хавдаас Сэрдөвхон. За спорт мастер Бямбжаа Улаанбаатарын багаас ахын жишээ өгсөн жоо гарсан оноо цаг 9-8 боргож ирчихлээ. За Улаанбаатарын баг юу октябрийн ойны баг тустай баг л да. Үнсний дээдлигийн анхны аварга байна. Аваргач өнгөлөөс харах гэлээс олон сайхан амжилт гаргаж ирсэн мастеруудаас хүрэлцэнд байна. Монгол улсын жигшээ өгтөө тэрэнд одоо бас эрчил сан гүрүүгээс олон нэгцэнд одоо олон сайхан амжилт гаргасан мастерууд хоёр тоглолтод жүрж байна. Анаа нэрцээ 9-9 бол тэнцсэн. За багийнх спорт мастер Сандагийн Бямбцагт давлаа. Ямж өвн ухаа явсан хоёрын хатагдсан давлгааны даас ордоолцоо. Давлгааны даас ордоолсон. Анаа 19. Үнэн үзүүштэй тоглолт юм аа. Үнэхээр гоё тоглолт юм аа. За татаа хамгаалаад тор давуулж ирсэн антины гадар татсан. За тэд зонон дээрээс ховд автомобиль санааны нэлээ аваад октябрийн ойны баг
тэнцвэрээр яваад байна 2 дөрөвийн тоглолтод. Эхний эцсийн тоглолт 27-25 шийдэгдсэн. 27-25-аар Октябрь Ройниваг хожлавсан. 2 дөрөвийн тоглолтод тэнцвэрээс сайхан тоглолт юм а. Бас л одоо оноод өндөр тоон дээр шийдэхийг үгүйсэхгүй. За Сербол мастер тоглохоор 11 гаруй болгож өрчлөлтөө. Эхний эзэн тоглолт нэлээд хөөж тоглосон учраас нэлээд ачаалттай байгаа Улаанбаатарын баг. Сүүлд 24-16 24-18 дээрээс хөөж ирээд төсөл хэллээ шүү дээ. Ховд бол төгсгөлж чухал байгаа да. Эхний эзэн тоглолтын төсөл хийж болоогүй. 6 хоног хажлаанаа дэсчээр өсөж чадсангүй. За олон нэр мастер чулуун даваа захын алтны гардуу явуулаад оноогоос тэнцвэрлээ. Дүүрийн үзэгчтэй үнхээр гоё тоглолт болж байна да. За тоглолтын дээр өсөн өмнөдөр оноо гавлаа. Спорт мастер Цэдэн Дэржин чин зэрэг 12-11 болгоод ирчихсэн. Улсын авгийн тэмцээнүүд дээр тогтмол өрсөлдөг маструуд байгаа шүү дээ 2 багийн бүрэлдэхүүн. Энд ч одоо ахмад төлөвчдөө улсын авраг Ховд аймгийн Булган сумын зохион байгуулалт нь Ховд аймгийн Булган сум ахмад төлөвчдийг одоо зардал байраар хангаад энд Ховд аймгийн Булган сумд улсын аварга ихээр болсон доо. Торны ирсэн. Торн дээрээ татсан. Торнос одоо мөр авсан манай FC 12-12. За 12-12 Торн дөрцөө. Сая 2 хаалгаж ирсэн. Торн дөрсөд одоо мөр авдаг жанаа найрц 12-12 болоод тэнцэж байна. За додрох дөрвөгөө төлсөн чин зэрэг мастрын товтгоо хамгаалаа сууд ороод ирсэн. Зөрүлээ сууд явуулчлаа хуурлаа. Занд нураад унагсан. Багийн 13 сайхан агаар явсан хуралт оноасан. За дандаа тэнцвэж явсан энэ одоо тэнцэн онон дээрээс Улаанбаатарын баг оноо нийлээ авч байна да. Талбайдаа хамгаалсангүй сая Ховдын баг. За 13-12 дээр Ховдын баг засварлага авлаа. 2 дахь хилжин тоглолтын эхний засварлага байна. Гоё шүү ахмадууд. Тэс өөр гоё хөлөөл үзүүлж байна шүү. Сайхан өрсөлдөө гаргаж байд юм байна. 13-12. За Ховдын баг өнгөрсөн жил Төв аймгийг хожиж авраг авсан. Дундгой хөрлөг авч ирсэн. Энэ жил дундгой хөрлөө авлаа. 2 жил дараалал дундгой хөрлөө авлаа. Өнгөрсөн жилийн мөнгө медаль Төв аймгийн баг харин 2 дахь зооны тоглолтуудаас тэмцээнд дуусчихлаа. За Улаанбаатарын баг Октябрь Ройниваг төгсөл их юм бол аврагын болон анганаа энэ чинь тоглолт нь Ховд Алтан барс авах юм бол 3 ээлжийн тоглолтоор шийдэх юм тоглолт болж үргэлжилнэ. Тоо алдаагүй шүү. Тоо 13-12 шүү. Яа, давуу тэмцээтэй гүйцэтгээд 14-12 болгож 2 оноо зэрэг тоноос олж байна. Багийн 8 дугаарын тоглогч Төгс 2 давуултаар оноо олдуулаад 14-12. Я дараагийн дээр Ховдын баг тоглоогоо чатнаас явууллаа. Хатны хатны тоглоод
оноогоор төлж байна. Онооны 13-14. За багийн 12 дугаар шалгуур спортын мастер. Эдрийн давуулт явна. Ийм гоё одоо спортын наадмын санаачсан гэдэг. Гоё юм да. Өнгөрсөн жил 5-4 өсөдсөн. Өнгөрсөн жил сагсан бөмбөг волейбол, ширээний теннис, дартс төрлөөр өсөдсөн. Энэ жил шагаа 10 нэмэгдэж байгаа юм байна. Шагаа 10 нэмэгдсэн 6 төрлөөр зохион байгуулж байна да. За 2 авалт болсон. 2 авалтаар мөнгө алгасан 2 дөрөвч тоглолтын оноо 16 13 олон сэрийн мастер 8 жилийн жолоонд аваад авалтан дээр байна. Өсөлтөд авалт ганган л та. Эдгэр мөнгө сул аваад ирсэн мөнгө дээр дарсан чин зэргийн хамгаалалтсан. Хий 2 тоглогч тавцлаа. За хатнаас явууллаа да. 2 тоглогч тавцсан идэж гисэн оноо авлаа да. Хатнаас аргалаа. Давуу тал зовсон гоё тоглолт дундаа гаргасан шүү. Давуу талтай хувтаа сайхан давуулт явуулаа. Спортын мастер чин зэргийн давуултаа өртөж ирж байна. За 3 онооны зэрэг өссөн байсан. Ганц оноогоор өртөж ирлээ давууд. За Бямжин мастер пас өгөөд өрөө явсан. Аронтаа болголоо. За зайтай болгон дээр серб болгонд явсан 3 явлаа. За одоо сэрийн мастер чулуун даваараас татгаг үүсгээд дахин 3 онооны зэрэг үүсгэж байна да. Өдөртөн талбай дээр чадахгүй зүйл алгадаа одоо сэрийн мастер чулуун даваад альч бүстээр хамгаалж байна. Альч бүстээр пас олж байна. Альч бүстээр давтгоо явж байна. Дээрээс нь өсрөлтөө давуултал алдахгүй юм байна. Хаалтууд ирэх зүйл байхгүй. Эдгээр мастерч одоо яг л волейбол спортод хөлдөөд гिचээж гачиж ирсэн үеийн тэмцээнүүд нь одоо пионер сөрөгчдийн спортгад гэж одоогийн идэрчүүд юм уу да. Идэрчүүд улсын авраг юм уу да. Пионер сөрөгчдийн спортгад гэж том тэмцээн байсан байна. Эвлэлийн цом болоод тэмцээн, эвлэлийн цомын тэмцээн том тэмцээн байсан байна. Эдгээр тамирчдын үе. Нараг насан туршид одоо яг л зохион байгуулж эхэлж байсан баха. Өсвөр холбооны өдөд холбооны тэмцээнүүдээс хамгийн олон жил явж байгаа улсын авраг бол өсвөрийн өдөөцтэй улсын авраг байгаа шүү дээ. Тэгэхээр өсвөртөөс тоглож ирсэн мастерууд олон байгаа бах та. 1970 оноос ихтэй тэмцээн байлаа шүү дээ өсвөрийн өдөөцтэй улсын авраг. За 3 оноо хадгалаад эхэлсэн шүү. Толгой эсэнгөө зододрохоор сулмог орсон хойшны явууллаа. За арын зай руу явуулж байгаа мөнгө юм байна албагаа онсонгүй. 17-19 17-19. За багахлагч Самдгийн Мямсогт давуултаа гүйцэтгсэн. Давуулт тоцлаа. 20-17. За дөрөв Бямжин мастерын давуултайсан давуулт гарсангүй. Алид нь харилцсан давуулт талдлаа. Талбайд унтж байгаа бөмбөг юм байна шүү. Шугамны шүүгчтэй тоглож байгаа талбайд унтсан бөмбөг юм байна. 21-17. 21-17. За 19-ийн тоглогчид сайн харж байгаа л да. Унж байгаагүй сайн харж байгаа. Дараагийн давуулт орсонгүй. 18-21. Дээрэс нь 1-2 дугаар шүүгч шугамын шүүгчтэй тоглож байгаа учраас шүүлтэн дээр алдаа гарахгүй л дээ. За өндөр тоон дээр 3 онооны идвэ яваа шүү. Алтан медаль тун ойрхон байна да октябрийн оны баг. За хурдтай сайхан да. Солгоогоор хуураад унагсан оноогоо авлаа да одоо сэрийн мастер. Чулуун даваа. Дотоо албат 5 руу хуураад оруулсан сэрэг тоглоонд
Чулуун даваамаас нөхөй болсон атнагатай байсан. 23.8. За одоо ер нь тодорхой болж байна. Одоо өндөр тоон дээр 5 онооны зэрэг шүү дээ. Одоо ч хөөхөд хэцүү баха. Чулуун даваамаас урагш орцсон. 23.8 дээр тоглолтын 2 дахь засварга авлаа. Ах дугаар тэмцээндээ бол ховдч зохион байгуулаад Төв аймгийг өнгөрсөн жил авраг авсан. Энэ жил дахин аврагын талаар гарч иж үзэж байна да. Эмэгтэй богдоос өнгөрсөн жил завхан авч ирсэн. Завхан бол энэ жилээс авраг хамгаалчлаа. Эмэгтэй богдоос завхан авраг аваад мөнгө медалийг улс хүрэл медалийг өвнө гуймаг тэмцэлд авч байна. Эрэгтэй богдоос хүрэл медалийг дундгой 2-1 харьцаатаагаар Баян онгороо гэж авраг хүрэл авсан. Талбай тоглож байгаа хэрэг медалийн өнгөө үзэж байна. Эцэс алтан медаль, хожигдсон мөнгө медалийн эзэдэр шалгарна. За энэ тоглолт дуусаад дараагаар нь шагнал гаргах төлөвийн үйл ажиллагаа залгуулнаа. За оруулцлаа, ололтоо оруулцлаа. Ороод ирсэн мөдөр дараад дуусаа алт. 24.8. За яг ихний эцэг тоглолтын онон дээр хөрлөөд ихний эцэг тоглолтууд яг энэ онон дээрээс Улаанбаатар хөөжрээд ихний эцэг тоглолтыг авцсан. Энэ доо 6 онон дэргэл хожид дээр өдсөн гол Чулуун мастрын хаалт. За хамгаалаад тоглосон. За англ алтан медаль эзэдэр Улаанбаатарын баг, Октябрийн ойны баг алтан медаль эзэдэр шалгарч аваргуудыг өжиж авраг авлаа. Өнгөрсөн жилийн аваргуудыг өжиж энэ жил Октябрийн ойны баг алтан медаль зөвхөр болж байна. Ховд алтан барс өнгөрсөн жилийн аваргууд энэ жил мөнгө медальтай алтан мөнгөтэй боллоо энэ тэмцээнээс. Хүрэл медалийг дундгай алсан. Тун гоё үйлдэл үзүүллээ маструуд. За тун утгуу тав хүндээ спорт наадмын хаалтын үйл ажиллагааг амжуулан хүргэх болно.